За орой мэндийг хүргье. Эмчтэй баярлалаа. Тэгээд ийм сайхан гоё имлэгээ үйлчлүүлээд ингээ эдгээрээ сууж байгаа та баяртай байна. Ходоодны хавдар гэдэг оншийг би ихтэлрүүлгээр мэдсэн 6 сард. Тэгээд 6 сард мэдээд одоо ингээд хавдар судлалын төвд ойчир ихтэй байдаг гэдэг утгаар нь би энэ 21-р хороолд байдаг тий сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирж одоо танах илрүүлээд өгсөн юм чи би имжлүүлье л гэж хэлсэн. Тэгээ тэрний дагуу эмчтэр маань намайг айгуу сайхан хүлээж аваад та нар минь ийм гоё олгоод өгсөнд баярлалаа. Сайн байцгаана уу? Эмч зөвлөж байна нэвтрүүлгээр одоо хавдрын онцлогоо эмчилгээ эслийн талаар зөвлөгөө өгж байна. Ер нь бол манад бол одоо энэ онд гэхэд 31 хаалга хэлгсэн байна. Үүнээс ярих юм бол ходоодны хавдар, бүдүүн гизний хавдар, хэлэгний хавдар, улаан холоо хавдрыг голчлон манах дурангаар хийж байгаа. Ер нь бол бид бол ходоодны хавдар, бүдүүн гизний хавдар бол ер нь бол дуран болон нээлттэй аргаар хийхээсээ илүү голчлон бол бид хөнөөл багтаа одоо баг цэцлэгтэй дурангийн хаалгыг бол бид нар одоо хийж байгаа. Ер нь бол мясны хаалгаа хийн гэдэг маань бол ер нь хожуугийн хавдрын үед хийгдэг бол хаалгаа байгаа. Эрт үеийн хавдрыг бол одоо эрт үед нь оншилж чадчихвэл одоо хуул хаалгаа эстэй гэж хаалгааг бол хийдэг байгаа. Тэгээ манад бол энэ онд гэхэд бол нийтдээ бүдүүн гидс ходоодны хаалгаа бол нийтдээ 8 хийгдсэн байгаа. Бүгд бол 100% амжилттай хийгдсэн байгаа. Өвчнүүдийн хаалгаа хийлгсэн өвчнүүдийн бол сэтгэл хангамж бол өндөр байгаа. Мөн бол хаалгааны дараа болон хаалгааны өмнөх хими эмчилгээг бас манай одоо хими эмчилгээний эмчнэр бас явуулдаг байгаа. Ер нь бол мясны хаалгаа хийн гэдэг бол ганц зөвхөн одоо 1-2 мясны эмч бол байдаггүй. Энд бол одоо унтуулагч эмч одоо эрчим эмчилгээний дасаг, тэгээ хим эмчилгээний дасаг, дурангийн дасагтайгаа хамтарч одоо явуулж ийж нэг хүн өвчтөн зөвхөн одоо баг болж явуулж ийж өвчтний одоо эдгэрэлтийг бол бид бол сайжруулахын төлөө бол хамтарч ажилладаг байгаа. Ер нь бол хавдар бол өөрөө хожуу эрт үедээ бол илэрдэггүй. Одоо дурангийн шинжилгээ чинь ходоод бүдүүн гидс бол дурангийн шинжилгээ одоо бүдүүн гидс хүн бол доошоо цус гарч байвал эдгээр үед бол бас дурамдуулах хэрэгтэй байдаг. Ходоодны одоо ямар нэгэн шинжилгээ бол 40-с дээш насны хүн бол бас үзүүлж ходоодны одоо гудамжлалын шинжилгээнд үзүүлж явах хэрэгтэй. Ялангуяа эрт онцлогдох тусам насны одоо урчлалт одоо өндөр байдаг. Гэтэл бол хожуу байх тусам бол одоо насжилт өөрөө богинохон байдаг. Жишээ нь 3-аас дээш зэргийн үед байх юм бол хожуугийн хавдрын үед бол 70-аас 90% хүртэл өөрөөр 5 жил наслах хугацаанд бол богиносод ирдэг. Манай эмнэлэгт бол ер нь бол харьяал харуулзахгүйгээр бол ирж болдог. Манайх бол одоо хамт олон маань одоо эмчнэр маань бол одоо ялангуяа дурангийн мясны чиглэлд бол хэвлийн бүдүүн гидс дурангийн чиглэлд бол бид бол одоо бас мэрэгсэн, нарийн мэрэгсэж одоо энэ чиглэл дээр бол бас их туршлага хоригдлогдсон байгаа. Ер нь бол одоо илэгч дээр, ходооч дээр, бүдүүн гидс дээр ер нь бол үзүүлж байгаа нийт хүн амын бол 70-аас 80% нь бол бас хожуу үедээ ирж байгаа. 20% нь л ер нь бол хаалгаанд орох шаардлагатай байдаг. Гэхдээ бид бол одоо бол бас хим эмчилгээ хийж агаад бас одоо хаалгаа бас хийж байгаа. Хим эмчилгээ хийн маань гэдэг нь маань хавдрын хэмжээ том лимфүүд, олон тооны лимфүүдтэй байх юм бол бид бас одоо хим эмчилгээний үр дүнд сайжрах юм бол бид нар бас мясны хаалгаа хийж байгаа. Гэхдээ бид бол голчлон бидний одоо бусдаас эмнэлгүүдээс ялгаатай гэвэл бид аль болох хэвлийн хөндийн дурангийн мяслаар хийхийг одоо хүсэж байгаа. Ягаад гэвэл өвчтөнд маань зовир шаналгаа ч гэсэн багтай байдаг, орон хоног ч гэсэн богинохон байдаг. Тэгээ үр дүн одоо хүндрэл харьцангуйгаар бага байдаг. Яг уу манай эмнэлэгч нь одоо
байгуулагдаад 5 жил болсон. Одоо ер нь бол хавдрын хаалга хийгээд 2 жил манайх бол болж байгаа. Нодлон бол маш их цөөхөн байсан. Энэ жил бол бас мэддэг нэг нь бас мэддэм шиг байлээ. Хөвчтөнгүүдээ ар гэр ирээд үзүүлээд хаалга хийж байгаа. Цаашд бол одоо бас өсөх хандлагатай байгаа. Иргэд маань бол мэдээж одоо манай Мэслийн дасгийн амбулдоор мөн хавдрын дасгаар үйлчлүүлээд тэгээ ирж болно. Тэр бол одоо иргэдийн өөрийнх нь хүсэлтээр цаг аваад ирж болно. Одоо жишээ нь одоо энэ хүн бол одоо 56 настай эрэгтэй хүн байгаа. Тэгээ энэ хүн бол төгжрэлгээд ирсэн. Гэтэл энэ хүн бол одоо юу байгаа? Одоо бүтэн гидсний одоо эс гидсний хавдар энэ хэсэг энэ ингээд хавдартай хүн байгаа. Тэгээд юунууд нь лимфүүд нь ингээд томорцсон. Тэгээд энэ хүнийг бол бид бол одоо хоёр шатлаар бол хаалгаа хийн. Нэгт нь бол одоо энэ одоо хүн бол шууд одоо энэ гидсийг хавдрын тайраад ингэж залгаж болохгүй хүндрэл гарах учраас аль нэгэн газар бол одоо бүтэн гидсийг одоо цикстом гэж нээгээд 2-3 7 хоногийн дараа бол одоо энэ хавдрыг авах бэлсэл хийх ёстой залгалт хийн. Тэгжээж энэ хүн хийн. Энэ хүн бол хожим үеийн хавдар учраас одоо энэ хүнд бол хаалгааны дараа бол хэмжлэгийг манай эмнэлэг дээр өөрөө одоо явуулна. Бид өөрсдөө эмнэлэг хийнэ. Гэх мэтчлэн одоо ийм хожим үеийн хавдартай улсууд манай дээр одоо энэ жил хэд орж ирсэн байгаа. Тэгээд тийм учраас манайх бол хожим үеийн болон ийм хүндэрсэн хавдруудыг бол бид хийж байгаа. Энэ хүн бол доошоо хий гарахгүй, доошоо баахгүй ийм байдалтай хэдэн өдрийн дараа ингээд одоо байгаа ийм хүн байгаа. Шууд том хэмжээний хавдрыг авалгаа хийх юм бол одоо ямар нэгэн байдлаар хүндрэл гарч ирж, амин насанд хүндрэл гарч ирэх бас эхлээд хөнгөвчсөн байдлаар энэ өвчтөнд хаалгаа хийгээд 2-3 7 хоногийн дараа хэвийн байдал өтгөн шингэн хэвийн гарч ирсэний дараа хавдрыг авах бэлсэл хийн. Түүний дараа бол одоо 3-аас шарахад ирээд 3-аас 4-7 хоногийн дараа хэм эмчилгээг үргэлжлүүлэн хийхгүй болохгүй. Ер нь бол иргэдэд хандаж уриалж хэлэхэд бол хамгийн гол юм гэвэл одоо бас хоол унд бас анхаарах хэрэгтэй. Манай иргэд бол хөвчлэн одоо мах гурилыг их иддэг. Энийг одоо бас солонгоруулах хэрэгтэй. Ялангуяа ходоодыг бүтэн гисний хавдрын ямар ч хавдрын үед ер нь бол ногоог маш сайн хэрглэж явах хэрэгтэй. Шинэ хоол одоо хэрглэж явах хэрэгтэй. Ногоо бол өөрөө хавдрын эсийг одоо хавдрын эс маань ногоонд их дургүй байдаг. Тэгэхээр бол ногоо байнга хэрглэж явах юм бол бас энэ бол бас үр дүнтэй байдаг. Ер нь бол одоо бүтэн гидс ходоодны мэслийн үед одоо нээлттэй хаалгаанаас дурангийн мэсэл нь юугаараа ялгаатай бэ гэж улсууд их асуудаг л да. Тэр нь юугаар гэвэл нэгт бол зэслэг сая хорон нөлтөө зэслэг багаас гадна одоо цус баг гардаг. Жишээ нь бол ердийн одоо нээлттэй хаалганы үед ер нь дор хаяад 50-аас 200 мл гэж цус гардаг бол манай одоо дурангаар хийж байгаа мэслийн үед бол 5-аас зарим үед одоо өвчтнийхээ явц хавдрынхаа явцаас хамаарат 5-аас 10 грамм хүртэл бид бол цус гаргадаг. Нөгөө талаас лимфун диссекшн гэж одоо хаалгаа байдаг. 1 2 3 дугаар диссекшн гэж хаалгаа байдаг. Ялангуяа лимфүүдийг одоо төгж авахд бол дуран илүү одоо харж цус гаргахгүйгээр бол хийдгээрээ энэ нь бол маш их амар байдаг. Мэслийн эмчтэй ч амар байдаг, өвчтөндөө ч амар байдаг. Нөгөө 3 дахь нь бол одоо нөхөн сэргийхтэй бол өвчтөнд яг цус баг гарч байгаа учраас нөхөн сэргийх сайжралт нь бол бас нээлттэй хаалганаас ялгаатай байдаг.